2026 онд улс орон даяар аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөс сонгуул болохтой холбоотойгоор мэдээлэл хүргэж байна. Өмнөгөө аймгийн хаан онгор сумын Жаргалан баг дээр 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нөхөс сонгуул болно. Сонгогчдын нэрийн жагсаалт хизээ цахим хуудсанд байршуулсан бэ. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөс сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Улсын бүртгэл ерөнхий газрын цахим хуудсанд байршуулсан. Сонгогчдын нэрийн жагсаалтанд байгаа эсхээ хэрхэн шалгах вэ? Иргэн дараах холбоосоор нэвтрэн орж сонгогчийн нэрийн жагсаалтанд дах өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцсан сонгогчийн нэрийн жагсаалтанд бүртгэгдээгүй эсвэл буруу бүртгэгдсэн бол сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйл заасны дагуу санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө гомдол гаргаж шийдвэрлэх боломжтой. Шилжилт хөдөлгөөн хизээ зогсох вэ? Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 24-р зүйлийн 24-ийн 1-р хэсэг заасны дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор 2026 оны 4-р сарын 22-ны өдөр хаан онгор сумын Жаргаланд багт шилжилт хөдөлгөөн зогсноо.